Дэлхийн ядар бол 3 дахин буурсан. Дэлхийн эднээс 8 дахин өссөн. Дэлхийн илүү жижигхэн болсон. Хоорондоо ингээ холбогддог. Хүмүүс нь бол илүү баян чинээдлэг болсон. Энийгээ дагаад бүс нутгууд хоорондоо интеграцид орж эхэлсэн. Тэгээд улсууд хоорондоо интеграцид орж байгаа бол улс дотроо ингээд газар зүйн онцлогоос хамаарат интеграцид орж ирээд үр дүнд нь бол дэлхий маш хурдан хоцсон байдаг. Тэгэхээр энэ бол ингээд яачгүй бид нар зөв зам дээр байна гэдэг нэгдүгээр хэлмээр байна. Хоёрдугаар нь юу вэ гэхээр хөгжөө гэх юм бол бодиттой прагматик байх хэрэгтэй. Тэр бол юу вэ гэхээр эхлээд зах зээл байх хэрэгтэй. Зах зээл рүү очисон дэд үтс байх хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр маш энгийнээр зам. Замаа тав тэгээ хөгжил яриад. Тэр нь бол авцсан байдаг, төмөр зам байдаг. Тэгээ нэмэх нь эрчим хүч. Энэ дэд үтс байсан тохиолдолд тэнд бол бүтээн байгуулалт явдаг. Тэнд үйлдвэр өрдөг. Энэ дэд үтс байхгүй бол хичнээн үйлдвэр мөрөдөд боломж авахгүй. Тэгэхээр энэ бол ингээд хоёр дахь суурь нөхцөл юм аа. Тэгээ гурав дахь суурь нөхцөл нь юу байна гэдэг тэгэхээр өнөөдөр бид нар дотроо маш сайн ойлголцох хэрэгтэй буюу хүний нөөцийн асуудал. Хоорондоо ингээд нэгдэж нэгтэржиж тэнд зах зээл үүсдэг. Суурин газар 10,000-аас дээш байж тэнд талхны цах ашигтай ажилтдаг. Доошоо байх юм бол ашиг байхгүй. Тэгээд тийм болохоор өнөөдөр бүгдээрээ тэр зах зээлээ үүсгэх нь буюу манай нам, манай аймаг, манай сум гэхээсээ илүү бид энэ бүс байна гэсэн агуулгаар хандах юм бол бүгд тойжих юм аа.